За үзэгч та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тоон тайм хөтөлбөрийн ээлжид дугаар танд хүрч байна. За тэгэхээр 5 толгой, оюу толгой, Эрдэнэт гэсэн том компаниудын төвлөрүүлж байгаа татварын мөнгөөр за төрийн албан агчдын цалин, тэтгэвэр, за хүүхдийн мөнгнөөс эхлээд томоохон бүтээн байгуулалтын дийлэнхийг бол санхүүжүүлдэг гэхэд хэлцдэхгүй. За уулуурхаан баялаг бол шавхагддаг баялаг 30-аас 50 жилээр яригдж байгаа. Эдгээр том ордын нөөц дуусах үед бидний үр хүүхэд ашиглах дараагийн орд бэлнүү гэдэг асуудлыг өнөөдрөөс ярих ёстой юм а. За учир нь эрэл хайгуулаас эхлээд орд болгон ашиглалтал 10-аас 20 жил шаарддагч за өнгөрсөн 20 гаруй жилдээ бид хэдийн алдсан. За иймээс ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр эрх зүйн шинжилгээг хийхээр тусгаад байгаа юм а. Манай улс 1997 оноос хойш ашигт малтамлын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 16881 тусгай зөвшөөрөл олгосны 2558 ашиглалтынх 14323 нь хайгуулынх байжээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн дийлэнхийг буюу 13499-ийг өргөдлөөр олгосон бол 738-ыг сонгон шалгаруулалтаар 80 гаруйг засгийн газрын тогтоолоор олгожээ. 2008 он хүртэл эрчимтэй олгож байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо тухайн онд 4111 буюу оргилдоо хүрч байсан бол өнөөдөр энэ тоо 4 дахин буураад байна. Учир нь 2010 оны 4-р сар тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч хэлбэгдэрж шинээр тусгай зөвшөөрөл олгох шилжүүлэхийг төр зогсоож 2010 онд батлагдсан урт нэртэй хуулийн хүрээнд 1782 лицензийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэж 2012 онд стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан зэрэг нь хөрөнгө оруулагчид Монголоос дөрвөх хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурахад гол нөлөө үзүүлсэнийг салбарынхан хэлдэг. 2022 оноос хойш болвол ашигт малтамл газрын насны газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг төрийн худалдаа авах ажиллагаатай хамтраад захимаар бол сонгон шалгаруулалтын журмаар олгоод явж байгаа. За үүнээс хойш бол хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо бол тодорхой хэмжээгээр бол өсөж байгаа боловч ер нь бол хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө даруй бол олон байж иж ашиглалтын тусгай зөвшөөрөл болж одоо үйл ажиллагаа явуулах, орд илэрх гэж бол үздэг. Гэтэл бол манайх бол энэ бол эсэргээр уруу хамааралтай байгаад байгаа. Яг тэгэхээр олон жил нөгөө олголт зогссноос шалтгаалаад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс багассан. 2009-2010 онд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж байсан ч тухайн үедээ энэ журмаар тусгай зөвшөөрөл олгож байгаагүй. Улмаар 2015 оноос эхлэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинжлэх, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар өнгөрсөн хугацаанд журмыг 8 удаа шинжилэн баталж 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгож байгаач дөрвтэй өсөөгүй нь тоо мэдээллээс харагдаж байна. 2023 онд ашиглалтын 1721 хайгуулын 1005 тусгай зөвшөөрөл байсан бол энэ оны 4-р сарын эцсийн байдлаар 1760 ашиглалтын 1064 нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. 2022 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цахим хэлбэрээр ашигт малтамлын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо сум дүүргийн нутаг дэвсгэрийн 15%-аас хэтрүүлгүй байхыг зөвлөсөн байдаг. Харин өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн 1.2%, хайгуулынх 3.5% гээд манай улсын нийт газар нутгийн 4.7% ашигт малтамлын тусгай зөвшөөрөл олгогджээ. Уулуурхаан салбарт үйл ажиллагаа явуулж байгаа манай компани болон бусад гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд хамгийн тулгамдж байгаа асуудал нь яах аргагүй хайгуулын тусгай зөвшөөрөл.
ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэгдээгүй. Аль нэг компани тусгай зөвшөөрөл аваагүй. Бидний сонирхсан газарт тусгай зөвшөөрөл олгодоггүй. Төрөөсөө тусгай зөвшөөрөл олгох талбайг зарладаг учраас сонгон шалгаруулалтыг хүлээх хэрэг гардаг. Ашигт малтомлын тухай хуулийн шинжилэлээр 2010 оны үе шиг өргөдлөөр олгодог болох өөрчлөлтийг хийгээсэй гэсэн хүлээлт байна. Тэгвэл Монголын уул уурхайн салбарт хайгуул хийх хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ гэж харж байна. Яг өнөөдрийн байдлаар ингээ харахад бол тусгай зөвшөөрлүүдийн олгогдсон байдлыг харахад бол одоо маш өндөр үнэтэй одоо үнэлгээгээр тусгай зөвшөөрөл олгогдож байна. Үүнд бол жирийн одоо Монгол жирийн үндэсний одоо жижиг компаниуд, хайгуулын компаниуд оролцож чадахгүй хэмжээнд одоо хүрсэн байна. За бүтэн ордыг хайж олоод тэгээд одоо нөөцийн бодоод улстай ингээ хүлээлгэж өгөх энэ хэмжээнд шаардлагатай хэмжээтэй төсвийг бол энэ талбай авахд зарцуулж байна. Тэгэхээр энэ бол ер нь бол боломжгүй буруу зохицуулалт гэсэн үг. Тэгвэл бид нар ийм зохицуулалттай байхгүйгээд одоо бүх юм зогсоод ингээ хүлээгээд байж болохгүй. Тэгэхээр ямар ч гэсэн явж байгаа. Тэгвэл бол засах шаардлагатай, сайжруулах шаардлагатай ийм төсөв байдалтай байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын хийгдээд үндэсний геологийн албан дээр бол тухайн талбайг бэлтгээд үндэсний геологийн албанаас одоо манай аж үйлдвэр эрс баялагын яамд талбай бэлдсэн талбайг хөргүүлээд аж үйлдвэр эрс баялагын яамнаас манай ашигт мандуун газрын насны газрын кадастрын хэлтэд сонгон шалгаруулалт явуулах талбайг бол эрүүлж байгаа. Энэ бол хуулиар зохицуулсан зохицуулалтаар явагдаж байгаа. Яг хав жилдээ бол нэг 20 орчим удаа сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Одоо янз бүртэй одоо энэ 2024 оны 12 сарын 27-нд аж үйлдвэр эрс баялагын сайдын баталсан сонгон шалгаруулалтын журмаар зохицуулаад одоо явагдаж байгаа. За эндээс бол үүн дээр оролцож байгаа аж ахуйн нэгжүүд яаж оролцож байгаа вэ гэхээр одоо өөртөө сонгон шалгаруулалтын журмаар бол нэг үнийн саналыг 60%, техникийн оноог 40% гэж зааж өгсөн учраас бол сонгон шалгаруулалтанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд бол ихэнхдээ бол одоо үнийн саналаараа бол тусгай зөвшөөрлийг одоо авах одоо магадлал нь ихсэж байна л гэсэн үг. За хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар зарлаж эхэлснээр хүний оролцоо буурч цаас хэвлэх, цаг хугацаа алдан очрлох шаардлагагүй болсон хэдий ч том орд нэг хүсэлтэд барууны томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй хэвээр байна. За ашигт малтамлын тусгай зөвшөөрлөгт эзэмшигч одоо аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулалтаар нь аваад харвал дийлэнх нь дотоодын аж ахуйн нэгж байна. За гадаадын 100% хөрөнгө оруулалттай 466 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа бол хамтарсан хөрөнгө оруулалттай 148 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Сонгон шалгаруулалт зарлж шít улсаас тэр чинь ерөнхийдөө хоосон талбай хайж хийж ахгүй да. Бид нар сул геологч энд бол тэр нөгөө зарласан талбайгаас өөр илүү талбай өргөжлөл нь тэнд байна, энд байна. Гэтэл хаашаал очино одоо нэг шүтлэгтэй уул ч юм уу нэг ч юм уу хийцэн болохоор чинь одоо сонгон шалгаруулалт үрдэн бол тэр яамныхын шилжиж шít тааруу бид нар зарлаад байдаг заримд ногт хүмж очдөг. Тэгээ хачхад одоо би өөрөө геологийн өнөдөр харахад бол 60 талбайгаас бараг авах юм байхгүй. Бид нар ингээд судлаад яваад байгаа байхгүй да. Тэгэхэд ямар ч үсэн сонирхол татахгүй одоо гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд хийгсэн бол байхгүй. Та нар ингээ ажигд бол хараараа тэр тендерийн харж байхад бол хятад компаниуд маш их орж ирсэн. Одоо хятад нэртэй Монгол компанитай хамтарсан. Тэд нар бол ерөөсө мөнгөөр зодоол аваад байгаа байхгүй да. Барууны компаниуд бол бараг байхгүй болсон. Ерөөсөө л Монгол хятадуудтай солонгосууд байгаа. Тэгээ тийм учраас ингэхээр чинь сонгон шалгаруулалт чинь нөгөө ирээдүйн бүхий талбай нөгөө хамгаалтанд орсон болохоор чинь зарлж байгаа талбайнууд нь бол гадаадын хөрөнгө оруулагчийг одоо ялангуяа том орд олъё гэсэн хүмүүсийг бол татахгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл одоо зөвхөн одоо засаг буюу одоо ашигт малтмлын газар, уулуурхай яам тодорхой хэсгийг сонгоод тэрэн дээр ийм хаалттай хязгаарлагдсан сонгол шалгалт зарлж байна. Тэгэнгүүт тэр нь заримдаа одоо ямар ч үр ашиггүй судалгаа байхгүй ийм талбай байдаг ч юм уу. Эсвэл зүгээр одоо мөнгөөр цохиж тэрийг зөвхөн цаашаа зарах гэдэг юм уу янз бүрийн байдлаар ийм ашиг сонирхол нь өөр хүмүүс гарч ирээд байгаа. Зүгээр чөлөөтэй талбайгаа нээж өгөөд хүмүүс өөрсдөө энэ талбай дээр одоо судалгаа хийгээд ингээд ийм боломж гараад ирвэл энд илүү нөгөө
бодит хайгуул хийгдэх за тийм магадлалтай. За хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтад тодорхой шаардлага тавьдаг хэдий ч за өндөр үнээр авч урт хугацаанд хадгалж байгаад үн хүрэхээр зардаг нь одоо нууц биш байгаа юм а. Үеийн үед яригддаг энэ лицензийн 8-ыг цэгцлэхийн тулд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг богиносгож за тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэмэхээр ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгасан байна. За одоогийн хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр талбайн одоо гектар тутамд эхний жилдээ 145 төгрөг, за 2 дахь жилдээ 290 төгрөг, 3 дахь жилдээ 435 төгрөг, за 4-өөс 6 дахь жилдээ 1450 төгрөг, 7-оос 9 дахь жилдээ 2175 төгрөг байгаа бол за 10-аас 12 дахь жилдээ 7250 төгрөгөөр тооцсон авч байгаа юм а. За хугацаа өнгөрөх тусам одоо талбайд төлж байгаа хувь хэмжээ бол нэмэгдэхээр харагдаж байгаа. За харин улсын их хурлд өргөн бариад байгаа ашигт малтмалын ухаан хуульд за нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эхний жилдээ 3500 төгрөгийг, за 2-оос 3 дахь жилдээ 10500 төгрөг, за 4-өөс 6 дахь жилдээ 35000 төгрөг байхаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм а. За төлбөрийг ийхүү нэмэхээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг одоо 12 жил байгааг 6 жил болгон бууруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Статистик харахад барууны одоо арай дэд үтс одоо эрх зүйн зохицуултын сайн газар бол 10 жилд нэг орд бий болоод байгаа юм шиг байна. Эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болоод байгаа юм шиг. 10 жилийн хугацаа орж байгаа. За арай хурдан нь бол одоо за 20 30 жилийн өмнө бол 5 жилийн дотор болчдөг гэсэн гэж. Одоо л ер нь бол хойшоогоо хугацаа их шаардлагатай ийм болоод байгаа. Монголын хувьд бол нэг 20 жил байна уу гэж харсан ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ эрэл хайгуул хийж байгаа эхний үе шатндаа бол бас яг тусгай зөвшөөрлийн хугацаа эрэл хайгуулын лицензээр ингээд дуусчихж байгаа шүү дээ. Дараа нь ашиглалт руу шилжиж байгаа. Үнэхээр бас эдийн засгийн потенциалтай үнэхээр одоо эргэлтэнд орох боломжтой юм ордын хувьд бол хугацааны хувьд бол би нэг тийм бас баггүй хугацаа болов гэж харж байгаа. За мэдээж одоо нөөц нь батлагдаа цаашаа явах нь ойлгомжтой болсон бол дараагийн шатлуугаа ашиглалтын шатлуугаа шилжээд тэнд нь илүү үйлдвэрлэлийн одоо нарийн шалгах ёстой одоо судлах ёстой шийдэх ёстой асуудлуудаа шийдээд хугацаагаа аваад ингээд явах бүрэн боломжтой юм болов гэж харсан. Зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр биш, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг ч уурхайн талбайн гектар тутамд ноогдох хэмжээг нэмэхээр хуулийн төсөл тусгажээ. Тухайлбал одоогийн хуулиар шохоон чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гектарт 7250 байгаа бол хуулийн төсөлд 12000 төгрөг болж нэмэхээр бусад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд 1 гектар нь 21750 төгрөг байгааг 48000 төгрөг болж нэмэхээр хуулийн төсөл тусгажээ. Жилд дунджаар 30-аас 40 тэрбум төгрөгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс улсын төсөвт төвлөрүүлдэг бөгөөд 2026 онд 36.6 тэрбум төгрөгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс олохоор тооцжээ. Тусгай зөвшөөрлийн төлбөрөөс гадна хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажил хийх зардлын доод хэмжээг одоогийн хуулийн талбайн гектар тутамд жилээс хамааруулж 1.5-аас 10 хүртэл ам доллараар тооцохоор заасан бол хуулийн төсөлд жилээс хамааруулж 16-аас 70 хүртэл нэгж буюу 16-аас 70,000 төгрөг байхаар тусгасан байна. Монголчин хүйтэн уур амьсгалтай орн болохоор ч манай геолог судалгааны тэр хугацааг богино байдаг өрөмдлөгийн ялангуяа. Тэгээд өрөмдлөгийн өвөл өрөмднөхээр чинь насар их зардал гардаг багтаа дулаална гэж. Тийм учраас тэрийг нэг бодох хэрэгтэй. Хоёрт богсгоно гэдэг чинь бол зарим том ордуудыг бол одоо тэр 6 жилд яаж амжих одоо жишээл 5 толгой гэдэг чинь баг 15 жил хайгуул хийсэн, оюу толгой гэдэг чинь одоо баг 10 жил хийсэн шүү дээ хайгуулуудын. Энэ том ордууд дээр тэр юм яавч бид нар амжихгүй. Тийм учраас юу болно гэхээр чинь ордуудаа тастаад жижигэн хэсгээр хийж эхэлнэ. Нэг тийм аюул гарч байгаа юм шиг тэр богиносгосноор тийм. Яг хоёрд нь бол тэр төлбөрд өндөр тавьсан. Бид нар тооцоо хийхэд бол өнөөдрийн байгаа хуулийн үнэлгээг нь хуулийн одоо энэ нэг жигж одоо бас
нэг тийм тодорхойлт юм оруулсан байлээ. Тэрнгүй 1000 төгрөг гэсэн байна. Тэрнгээр тооцох юм бол яг их сонин тийм харьцаа гарч ирээ. Геологийн одоо хайгуулын лиценз дээр одоогийн үнээс 24-өөс 36 дахин өсөж илээ. Одоо яг тэрнгээр бодоо яг нэгж тавчил 1000 га дээр ингээд бодоод үзээ. Тэгээ тэр үнийг харахад чинь бол баг жилдээ компаниуд нь 35 сая төгрөг төлж явах хэрэгтэй болж байгаа лицензийн төлбөрт. Яг гадны компаниуд бол тэрийг нэг тоохгүй баг. А Монгол компаниуд бол ер нь тэрийг хүн тусна. За 1997 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг судлаад үзэхэд 200 хайгуулын тусгай зөвшөөрөл тутмын нэг нь олборлолт шилжсэн гэдэг одоо үр дүн харагдаж байгаа юм а. За эрсдэл өндөр энэ салбарт хөрөнгө оруулалтыг татгаар сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож байгаа хэдий ч зарлагдж байгаа зарим талбайд одоо огт санал ирэхгүй байх. За нэг талбайд нэг санал ирэх тохиолдол одоо 40-46% нь байгаа юм байна. За иймээс ч улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа геологийн судалгааны ажлыг цаашид хувийн хвшлийн хөрөнгөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар хуулийн төсөлд одоо тусгасан байгаа боловч тодорхой илүү наривчлсан зохицуулалт энэ хуульд одоо шаардлагатай байгаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм а. Одоо энэ хуулийн бас нэг шинэ юм орсон шүү дээ. Одоо өөрийнхөө хөрөнгөөр одоо регионал одоо суурь судалгаа хийвэл юм болвол одоо ингээд өөртөө авч болно гэсэн. Тэгэхээр нэг дугаар асуудал одоо би компани байна. Одоо хідэн тим талбай авч болох уу? Одоо нэг юм уу, хоёр юм уу, гурав юм уу аваад би тэнцээс юм бол. Нэг дугаар асуудал одоо суурь судалгаа гүйцэтгэхэд нэг нь харьцах 50,000 геологийн зургалт хийхэд одоо компани хідэн талбай авч болох вэ? Одоо хуулийн дээр байхгүй байхгүй зүгээр л тим юм хийн гэсэн. А би хоёрыг авах юм уу, гурвыг авах юм уу? Тэгээ одоо чадaltaй компани бол хийж болно шүү дээ. Нэг өсөндөө геологийн ажил бол өргөдөгч जैन гэсэн үг байхгүй. Тэр бол сайн тал нь. А дээрээс нь түүнтэй холбоотой нэг мөнгөн зардал нь бол улс төл орно шүү дээ. Лицензийн төлбөр ингээл явна. Тэгэхээр хэдий ч нэ бид нэр том талбайтай ирээдүйн бүхий талбай дээр хийхэд хэдий ч нэ орд олох нэг магадлал өндөртэй байхгүй дээ. Нэг дугаар асуу. А хоёрт бол би ингээд нэг талбай дээр ажиллаад ч юм уу ирээдүйн бүхий талбай ялгалаа одоо зис ч юм уу алт ч юм уу нүүрс ч юм уу юм тийм. Тэгэхээр хэдийг авч болох уу одоо тийм. Талбай дээр чинь 2 ч байж болно, 5 ч байж болно. Ганц ч байхгүй ч хийж болно. Тэрийг нь бас тодорхой заачуд их зүгээр юм шиг санагдаж байгаа. Одоо жишээл хуулиндаа бол хэрвээ ирээдүйн бүхий талбай болох юм бол тэр одоо тэдэс тэдийн хооронд тэр одоо лиценз авч болно гэж биччихүүлэх зүгээр байгаа юм. За хайгуулт ашиглалт гадаад дотоодын гээд үйл ажиллагааны чиглэл хөрөнгө оруулалтаас үл хамаарч уулуурхайн компаниудын толгойн өвчин нь өнөөдөр орон нутгийн эсэргүүцэл зүй ёсоор болоод байна. За тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эхлэхээр тухайн сум аймгийн одоо аймагт нь очиход за иргэдээс нь эхлээд төрийн байгууллагуудын удирдлагууд нь эс үйлдэлгүй гаргаж за зохион байгуулалттай эсэргүүцлийн үйл ажиллагаа одоо зохион байгуулдаг жишг болвол түгээмэл болоод байна. За иймээс ч ашигт малтамлын одоо хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутагт очих үр өгөөжийг нэмэгдүүлэх зохицуулалтаас гадна за тусгай зөвшөөрөл эзэмшигчийн одоо хууль заасан эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох. За мөн геолог хайгуул уулуурхайн олборлолт баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт үйлдвэрлэлийг санаатаагаар тасалдуулах, за уурхайн гарцыг хаах, цахилгаан усан хангамжийг зориудаар таслахыг хориглоно гэж тусгасан байгаа юм а. За хэрвээ эрдгээр заалтыг зөрчих юм бол их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд иргэнийг 1 сая төгрөгөөр за аж ахуй нэгжийг 10 сая төгрөг хүртэлх мөнгөөр торохоор зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийгч мөн энэ хуулийн төслийг дагалдуулан улсын хуралд өргөн бариад байгаа юм а. Нэг компани ярьж ирсэн. Би одоо ингээд хэдэн одоо сая долларын хөрөнгө оруулалт хийгээд геолог хайгуул ажил явуулах гад би бүх зөвшөөрлөө аваад ингээд ажиллаад эхэлсэн чинь орон нутгийн дургуутсаж ийн гээд тэгээд манайх ажиллах боломжгүй болцсон. Тэгээд тэр хүн өөрөө хэлж байгаа бид нар ингээд тухайн нэг төрийн байгууллагад нь орон нутагт нь хандж яхад ерөөсөө биднийг бол хамгаалж байгаа юм гараагүй. Тийм учраас ер нь Монголд одоо бол тийм ажиллахад их хүн юмаа гэж тэдний хэлж ирсэн байхгүй. За өнөөдөр ийм байдал бол ерөнхийдөө бүх Монгол компаниуд дээр гарцсан байна. Орон нутагта маш их тийм хил амаа бид нар ойлголцохгүй энэ бол болохгүй. Тэр хүмүүсүүд бас муулж байгаа юм биш. Манай компани бас өөрсдөө ч буруу юм хийж байгаа тэр бол ойлгомжтой. Ийм асуудал ч бол ерөнхийдөө тэр энэ 2000 одоо 3 оноос эхэлсэн байхгүй. Урд нь бол зөв зүгээр байдаг гэсэн.
Тэгээ нэг зудтай жил болол тэгэл тэрнээс хойш нь олон хүмүүс ажилгүй болол тэгэл ингээд нинжа гэдэг тэгэл яваал тэгэл хэлсэн. Дараа нөгөө нэг гадныхны ч бас нөлөө байсан бах нэг хүмүүсүүд чинь ингээд одоо юу хэмд дарамтлах маягаар бол мөнгө олж болно гэдгийг ойлгоцсон. Тэгэл одоо зарим дээр ч очихоор шин бүр улаан цаймал хэлж байгаа шүү дээ. Энийг чинь зураад өгөн тэгвэл би та нар мөнгө өгч явах нь тийм ярьдаг байхгүй. За энэ бол одоо хил гардуу ч гэсэн чинь бүх уул уурхайн болон хайгуулын компанид бүгд тулж байгаа. Энэ бол нэг асуудал байгаа байхгүй. За сүүлийн 20 гаруй жил уналтанд орсон геолог хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь чухал хэдий ч за нөгөө талд оролцогч талуудын хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэдгийг за өнгөрсөн 7 хоногт болсон харамсалтай хэрэг тодорхой харуулсан. За одоогийн хуульд хяналт хариуцлагыг тусгасан байдаг хэдий ч хэрэгжилт тун хангалтгүй. За олборлолтой харьцуулахад хайгуулын үеэр маш бага хэмжээний газрыг хөндөж өрөмдлөг цооног хийдэг хэрдий ч за тухайн өрөмдсөн цооногийг нөхөхөөс эхлээд тухайсан стандарт манай улсад байдаггүй гэдгийг салбарынхан хэлж байгаа юм а. Яг одоо байгаа мөрдөж байгаа бол чинь 2006 онд батлагдаад тэрнээс хойш бараг 15-6 удаа ингээд нэмэлт өөрчлөлтүүд орцсон. Тэгээд одооноос ингээд эргээ харахаар зарим юм давхцсан, үл ойлголцсон, зарим нь одоо хийдсэн тий энэ ийм олон ийм асуудлууд байдаг. Тэгээ энэний бас одоо бодит үр дүн бол саяхан болсон энэ харамсалтай үйл явдал яхахгүй болсон гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ шин одоо нэмэлт өөрчлөлт дээр бол би үргэлжлүүлэх манай уулуурхайн салбарт ялангуяа хайгуул дээр явж байгаа компаниудыг бас үүргийн нэлээд бас тодруулсан ийм залтуудтай агцтай болж байна гэж би бол харж байгаа. За дээрэс нь энэ хуулиар зохицуулахдаггүй бас журам стандартаар хийх ажил зөндөө байдаг. Тэгээд саяхны энэ үйл явдалтай холбоотойгоор бас манай холбооноос бас бид нараас дотроо ярилцаад ингэ явж байна. Энэ хайгуулын цооног дээр буцаад нөхөн сэргээхт нь ямархуу хэлбэртэй цооноо хүлээлгэж өгөх ёстой гэсэн стандарт ерөөсөй байдгүй. Энийг бас бий болгох эрх зүйн юм дутуу баримтуудыг бол нөхөж энэ салбарт хийж оруулах бүгдээрээ хариуцлагатай гарын геолог хайгуул цаашлаад уулуурхайн салбар руугаа явах нийтээрээ мөрдөх нэг чухал ухамсарлах нэг чухал болж байна. Хуулийн лиценз гэдэг юм өрөмдлөг дээр нь битүүлэхин дээр бол хамгийн энгийн зүйл байгаа. Тэгээ энийг өнөөдөр би нэг ярьцлага гаргахад ашин малтмаллын газар байгаль орчны хяналт руу чихэх гээд ах шиг байна. Энэ бол энэ төр юм хариуцлага руу хэн нэг рүүгээ чихмэрэг байгаа байхгүй. Нэгэнтэл лиценз олгоод хайж болно л гэсэн бол тэр ашин малтмаллын газар нь хариуцаад тэрийгэ бөглж гэнэ үү, ямар хуу явцтай явж гэн ингээд хариуцлага нэгтгэх шиг одоо нөгөө тэр татвар юм авдаг шиг хариуцлага бас адилхан тэр компаниудаас нэгтгэл байх хэрэгтэй байх тийм. Ашигт малтмал хайгуултай холбоотой асуудал төр мэдээж одоо хайгуулыг эрчимжүүлэх хэрэгтэй гэдэг нэг асуудал хөндөж чинь эдийн засгчлах хэлбэр төр тийм. Гэхдээ нөгөө талдаа саяны нүх болвол 3 настай хүүхд өнгөрдөг нүх болвол хайгуул штэ. Хариуцлагын асуудал нөгөө талд нь бид нар хөндөг хэрэгтэй. Заавал хөндөгдөж явах хэрэгтэй. Тэгэхээр хайгуулын зөвшөөрлийг их болгож болно. Хариуцлагажуулах хэлбэрийг илүү хатуу болгох хэрэгтэй гэсэн. Монгол улсад нэг одоо гашуун нөгөө талдаа одоо соромжтой зүйл байдаг. Одоо саяны компани байна. Хайгуул хийгээд орхио явцсан хүүхд нас орчлоо те. Энэ компани үйл ажиллагааг бүтэн хаачлаа. Компанийн нэршлээ өөрчлөөд дахиад ороод ирдэг. Энийг хуулиар бид нар хаах хэрэгтэй. Тухайн өмчлөгчтэй холбоотой, эцсийн өмчлөгчтэй холбоотой харилцаан дээр уулуурхайн чиглэл дээр юм ноцтой алдаа гарах юм бол дахиж уулуурхайн чиглэл дээр үйл ажиллагаа явуулахыг тодорхой хязгаарлалтууд хийгддэг байх хэрэгтэй. Тэрээс биш өнөөдөр ийм асуудал үүсчихээд маргааш тэр компани хаяад өөр компани байгуулад эсвэл өөр компани хувьцааг худалдаж аваад орж ирдэг харилцаа өнөөдөр ч нээлттэй байна. Тэгэхээр энийг бол бид нар цаашдаа эрх зүйн өрөндөн зайлшгүй шийдэх ёстой гэсэн үг. За ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан бас нэг шин заалт нь уурхайн хаалт нөхөн сэргээлт за түүнд тавих хяналт юм а. За хуулийн төслийн 27-гийн 1-15 16-ад уурхай баяжуулах үйлдвэрийг нээхээс өмнө нөхөн сэргээлт хаалтын төлөвлөгөөг боловсруулж за 3-аас 5 жил тутамд тодтгон геолог уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулan байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
За мөн уурхай баяжуулах үйлдвэрлэлийг хаахаас 3 жилээс доошгүй жилийн өмнө төлөвлөгөөний сүүлийн тодтголыг хийх болон за уурхай баяжуулах үйлдвэрийн хаалт нөхөн сэргэлт хаалтын дараах хяналт шинжилгээнд чаардагдах хөрөнгийг за олон улсад нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгслээр баталгаажуулах. За аль эсвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай дансанд хуульд заасан хуваарийн дагуу төвлөрүүлнэ гэж хуулийн төсөл тусгасан байгаа юм а. За энэ мэд зохицуулттай хяналт хариуцлагыг сайжруулахаар хуулийн төсөл тодорхой заалтууд тусгасан байгаа хэдий ч за наривчлах шаардлагатай зохицуулалт ашигт малтамлын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бас байгаа гэдгийг салбарынхан онцолж байгаа юм а. За үзэгч та бүхэнд хайгуулын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн хүрээнд шинжилгээр тусгасан хуулийн төслийн талаарх мэдээллийг энэ удаад таймлаг хүргэлээ. Хамт байсанд баярлалаа.